Аавра бол чинь одоо болор улсын ч юм уу баяр хүүгийн аавра гэдэг бол яг бидний өвөг дээдсийн сүнсүүд واخгүй да. Тэр ааврач буюу удамчин чамд ингээд хүчтэн байж байгаа сүнсүүд чинь чамд яаж нөлөөлдөг гэхээр чиний зүгээр дотоод итгэл үнэмшил, сэтгэл, мэдрэмж, совин, зөн гэсэн тийм илэрлүүдээр гардаг واخгүй да. Манай мөнх тэнгэр гэдэг байгаа чи юу юм гэхээр ерөөсөө л дэлхий дээр амьдрал үүснээс хойших бүх мэдээллийн архив. Монголчууд нэгдэх, нийлэх нэг цэг олдно гэж яриад байна шүү дээ. Тэр нь ерөөсөө энэ мөнх тэнгэр гэдэг байгаа энэ монголчуудын өөрийнх нь оюун ухаан байхгүй. Өөрөөр бидний өвөг дээдсийн оюун ухаан чинь өөрөө бидний нэгдэх юм ээ. Тэд нар зүгээр л тунхаглал байгаа болохоос биш. Бодит байдал тэр зүгээр цаасан дээр л тийм байгаа. Хүмүүсийн ярьж байгаа тэр үг хэлэнд л тэгж сонсогдоод байгаа болохоос тэр бодит байдал дээр угаасаа байхгүй нэгдүгээр, хоёрдугаар байх боломжгүй улам тодорхой болоод байгаа байхгүй. Зарим хотууд өвмийн гараад эхэлсэн байна. CNN, нөгөө BBC, нөгөө нэг мундаг хэвлэгчлээний одоос нөгөө New York Times гэдэг юу мэдээлж байгаа. Барахгүй бид интернетээс л харж шүү дээ. Ийм юм болж байна. Нийт масс бол мэдгүй. Яасан гэхээр нөгөө том корпорациуд чинь хувьцаануудыг авцсан. Гарахгүй. Ер нь бол тэгээд энэ юмнуудыг бол бид нар яриад байгаагийн гол нь болохтой зэрэг бол энэ бүхэн мэдээж цаг хугацаа, орон зай юм шаардна. Нүгэлэгтээ бидний хамгийн эхлээд энийг бид нар өөрснөө ойлгож ухаарах сэрэг цаг болчихжээ. Тэгээ мэдчихэд ахаад тэгээд бид нар бол одоо чинь өнөөдөр миний бол бодож байгаа юм болохоор өнөөдөр бид нар одоо чинь мөнгө санхүүгийн асуудлыг бол одоо мэдээж нэгдүгээр зэрэгт ярих хэрэгтэй. А гэвч тэрнээс наан бид нар ярих хэрэгтэй юм бол хүн амынхан боловсрол, эрүүл мэндийг тэднэрээр гар дүрүүлдэг болох хэрэгтэй байхгүй да. Бид нар өөрснөө мэддэг. Одоо манай хүүхэд залуучуудын хүмүүжил боловсролыг үнэхээр тэд нар аимшигтай зэрэмдэглэлээ шүү дээ энэ 20 жил. Тэд нар бол одоо үндсэндээ бол бидний яриад энэ сууж байгаа юмнуудыг ихэнхийг нь ойлгох чадваргүй болгож штэ одоо бол. Гэхдээ ер нь тэгээд бид нар одоо зөвхөн яагаад гişүүд хийх байгаа яагаад ингэж байгаа юм. Энэ л угаасаа тэдэрт ойлгохгүй шүү. Хамгийн мундаг банкир ойлгохгүй шүү. Тэдэрт угаасаа зааж өгөөгүй юм чиндээ нөгөө бид түрүү ярьсан штэ Харвардын сургуульд бол одоо өнөөдөр экономиксаа сурж байгаа эдийн засгийн боловсрол эзэмших гэж байгаа 700 оюутан бол хичээл хийж штэ. Та нарын заагаад байгаа энэ economics гэдэг энэ орчин үеийн энэ одоо монетарист бол эдийн засаг мөнгөний олж худлаа юм байна. Энэ чинь та нарын энэ хүн төрлөختөнд мөнгө хүлдэг энэ бол одоо нийгмийн тогтолцоогоор бид нар нийгмийн одоо тэгш бус ийм байдлыг бол байнгын мөнхжүүлэхэд чиглэсэн ийм бодлого юм байна. Дэлхийн нийтийн бүх энэ эдийн засгийн энэ болж байгаа бүх энэ үзэгдэл, эмс үзэгдлийг ойлгох ийм хүнд ич бүрэн мэдлэг өгдөг юм байна. Баахан олон цуглуулга мэдлэгтэй байдаг. А гэвч тэрийг бүтэн зураг болгож харж чадахгүй байгаа байхгүй да. Тэрийг хийгээд сая өнөөдөр сургуулийнхаа удирдлагад тийм үү? Тодорхой одоо чинь бид нар бол одоо тэр Гергори Менкю гэж бол одоо бүр Нобелийн шагналт эдийн засгийн заадаг энэ хичээл суухгүй. Энэ чинь шинжлэх ухаан биш ээ. Энэ чинь шашаан гэдэг тийм үстэй. Бидний суухгүй. Энийг бол одоо манайхан ойлгох хэрэгтэй шүү дээ. Үнэхээр тэр одоо юу гэдэг Харвардад тэр баримжаа авдаг нөхдүүд бол нэг эртний домог байдیں۔ Энэ нийгмийн тэр суур амлын талаас хийгүүлдэг тийм. Нийгэм өгчхээр хөтөлбөрөөр нарийсдаг гэдэг. Та түрүү ярьжсэн шүү дээ. Монгол банкд орохоор зөвхөн энэ чиглэлээр л би зөвхөн мөнгөний нэлтийн чиглэлээр л явдаг тийм. Би зөвхөн одоо энэ тэлэр ингэж чиглээл хийгээд тийм. Энэ 7 хүн чи яг 7 сохор хүн байгаа. Тийм. Тэгээд хин ч юу ч болж байгааг мэдэхгүй байгаа юм чинь ийм том зам бай. Тийм. Наад 7 нөхөр чинь 7 талаас нь очиж юм л да. Нэг нь сүүлийн байсан. 7 сохрын үлгэр. Тий, 7 сохрын. Энэ юу вэ? Энэ олс байна сүүлийн байсан тий. Нэг нь хөлийг байсан. Энэ мод байна. Тэгж байгаа тий. Нэг нь соёог нь өстэй. Энэ шил байна. Долоола 7 өрөм яриад байгаа. Тий. Гэтэл зам байгаад байгаа. Яг үнэ. Энэ 700 хүн бол 700 сохор гинт нөгөөдхөө мэдэрч үзсэн. Баатар. Хөөе, зааныг зааж өгöd. Баатар хамгийн гол эмгэнэлтэн энийг зориуд бодлоготойгоор тийм үстэй бүр дистаратаагаар тийм үү. Зориуд энэ мэдээллүүдийг өгөхгүй нэг талаасаа хоёрдугаар энэ мэдээллүүдийг орох бүх сувгийг өөр одоо хэрэггүй юмар холж сармагж болдог байхгүй юу? Асуудлын гол нь өөрөөр хэлбэл энэ бол хүндрэлтэн санамсруугаар мохорт руу явуулсан биш. Энэ бол зоригтой ажиллагаа байсан юм байхгүй юу? Тэгээд тэгээд бид нар ингээд бас яриад байгаа юм. Шинэ миний хувьд ингээд энэ яриа хийгээл тэг ингээд байгаа нь бид байн хэлдэг. Энэ хүмүүс маань сэрээч.
Тэ? Энэ торон дотор байгаа хүмүүстэй хамт хоригдох тийм заяа тавилантай хүмүүс бид нар биш байхгүй юу? Нэг мөн үү? Хоёрдугаарт нь энэ торноос нь чөлөөлж дараагийн энэ хүмүүс яаж явах юм заах ёстой хүмүүс нь бид нар байхгүй юу? Тэг ингээд ярихаар одоо юу гэдэг юм? Энэ дэлхийн түүхэнд үлдсэн сууд ухаантлуудыг нэг тэ өгөөсгөж जैन ч гэдэм үү. Үүнхээр яах вэ? Бид нар тэднээс илүү байхгүй юу? Гэхдээ тэр чинь одоо юу гэдэг Адам Смит чинь бол 200 гаруй жилийн өмнө одоо тэгээд тэр чинь дандаа 200-300 жилийн өмнөх улсуудын энэ хараа Аасны тор шиг юм шорон болтон хийсэн юмны чинь инх амгалан байдлыг хийсэн Чингис хааны ядахтаа үр садан бид нар. Тэрний оюуны удамшийн сан бид нарт яваа байхгүй юу? Тэгэхээр тэр Адам Смит энэ яаж бид нартай Карл Маркс энэ харьцах гээд байгаа? Мөн үү? Бидний өмнө дээр очиж нэг тодорхой газар зүйн байранд нэг жоохон тэ засч янзад нэг тодорхой хүний захиалгаар нэг хийсэн юмыг яахаараа биднээс илүү сууд ухаантай гэх гээд байгаа. Тэг заавал бид нар тэрэнд л тий. Тэгээ бид нар тэрнийхээ очиж амьдрах юм бол энэ дотор нь өөртөө ороод байгаа байхгүй юу? Энэ дотор нь өшөө нэг юм бас бид нар энэ нэгд бид нар ямар одоо нэг нүдэн анир босонгууд нь л тэ Чингис хаан маань гинт төрөөл тэ муухай хүмүүсийг бүгдийн толгойг нь чавчаад гисгээгээл аварч гарахгүйгаас шинийг хин хийх юм. Бид нар хийн штэ. Өөртөө л хийн. Гэтэ өөртөө хийхдээ боцноо уудалж сэтгэлдээ юм үлдээхгүй нэг сайхан язгуур монгол амигаар хоорондоо ярилцаад тэг хүн болгон тэнгэрээ нээгээд тэнгэрээ олж аваад тэгээ явъя гэдэг байгаа шүү миний яриад байгаа нь. Ямар ч үсэн энэ Монголын газар нутагт амьдарч байгаа хүмүүс бол ямар нэг байдлаар бүгд л тэнгэрээ олно. Тэ? Одоо энэ бидний яриад байгаа энэ харийнхны тогтолцоог л яриад байхад энэ харийнхны тогтолцоон дээр очиод нэг эд эсн болоо суудсан хүмүүс эмзэг хандаж ерөөсө болохгүй байхгүй юу? Мөн үү? Тэр Монгол банкны бүрөвдөрч ч байд юм уу? Тэ? Сангийн сайд баяр цогч гэдэг юм уу? Эмзэг хандаж болохгүй. Яагаад тэр энэ тогтолцоог ярихаар хүссэн эсвэл сангийн сайд нь яригдах болчдөг. Харин тэгээд Монгол банкны ерөнхийлөгч нь яригдах болоод байгаа учраас нэр нь дурддагдаад байгаа болохоос биш. Хувь хүмүүсийн хувьд бол бидэрт ирнэ. Ямар хамаагүй нэ. Тэр тэгвэл төмөө олон сонгоно вэ нүү төмөө олны асуудал. Бүрдөржийг дараа нь тэртээдгүү дахиж тавихгүй угаасаа. магадгүй тэрийг санаатай хийхгүй. Энэ хүмүүс ч болохоор үнэхээр бас санаатай хийж байгаа эсвэл бид нар сайн мэдэхгүй хийж тэр хүнийг хийсэн гэж ярьж болохгүй. Гэхдээ энэ тогтцоон дотор хинч атсан юм болдгийг бол би баяр цогтор хараад байгаа байхгүй юу? Мөн үү? Улаан байна уу? Баяр цогт байна уу? Мөн үү? Өөр одоо баярхуу сангийн сайд байхаас үл хамааран яг энэ юм руу түлхчдэг. Ядангуяа сангийн сайдыг бол өстой маяг түлхтэй. Төсөв гэдэг нэрээр жилдээ 2 удаа төсөв батуулан төсвийн тодорхойл ял. Тэгээд гиндүүлэл тулгаж ийснээр нөгөө талд Монгол банкн дээр долларын ханшиг унгадаг ч юм уу, бодлого хүүг нэмдэг ч юм уу, эдийн засаг хүндэл гаргах чигуул сангийн цай сандна штэ. Тэнгуут нь одоо ингэж хийгээл одоо нүүдийг бацуулгаа өгчдөг. За ингэч юм чинээс моторно гээл. Нөгөө сангийн сайд нь барьж гүйж ороод ордог өстой. Тэ амаа чилдэг нөгөө гişүттэйгээ лобби хийж байгаа хуулийг аваа гарна. Энэ сүүлийн 10 хэдэн жилийн колоничлын хуулиуд дандаа тэгж явдаг байхгүй юу? Тэгээ ерөнхий сайд сангийн сайд хоёроор хийдэг ашиглагддаг хүн нь болохоор Монгол банк нь байдаг. Өөрөөр хэлбэл Монгол банкны валютаас очоод Монгол банкны ерөнхийлөгчийг шургаад бодлого хүүгийн нэмүүлчин мөн үү? Эсвэл банкуудын зээл өгөх боломжийг татуулаад заавал байх нөөцийн нэмнгээ зайл хэрэглээд ингээд нөө захаас мөнгөгүй болгоод дээр нь мөнгөний үнцийг нэгсгээд тэгээ нөгөө 100 төгрөгийн зээлээр 100 сая төгрөгөөр кафе барих гэж явж исэн баатруугийг 70 дээр нь ч юм уу 60 дээр нь зогсоогоод 2 жил тэгээ мөслөгч яачна. Эдийн засгийн мөслөгтэй. Тэгээ яг ч өөр хамттай 2 жилийн хоосон тоолог үүж байгаа хүндээ шатаад ингээ бүр өстой унжаагаад ирэх хүн тэ энэ нь нөгөө бизнес хийж байгаа хүмүүстэй. А яг засаг яг тийм шаханд орчдөг байхгүй юу? Яг адилхан. Тэнгууд за чиний хүүдийг ингээ хийчих юм бол газ бацуулаа ингэж тэнгууд ингэж чигээл ийм олон улс. Юус яг л ийм л колончлын зайл учраас энийг бид нар бүгдээрээ хоорондоо яриад чи энийг гар хөдөлнө бол Жингисийн гэхээсээ илүү би хэлээдсэн шүү дээ. Монголчууд юмыг дандаа гомдлын төвшөнд нь шийддэг болохоос биш. Хорсол, бухимдал, цөхрөл, өс мөс гэдэг тэр хүчтэй сүнэг энергинд нь шийддэггүй шүү. Тэгэх юм бол нөгөө мах цусан өшөө авалт болоо явчихдээ шүү. Тооцоо удаад. Тийм учраас гомдлын төвшөнд нь язгуур монгол хүмүүс шиг сайн ярий гэдэг байгаа шүү дээ. Яг үнэ. Одоо тэгээ дараа бид нар бол ердөөсөө хамгийн гол юм бол ердөөсөө 91 онд хүн бүхэн одоо санаж байгаа. Монгол улс хамгийн түрүүнд эхлээд 2 дугаар тогтоолоод эхлээл энээс хойш бид нар бол мөнгө санхүүгийнхын тусгаар тогтнолтыг алдсан. Тэрнтэй яг зэрэгсэж орж ирсэн юмнуудыг танд санаж байна уу? Монголд хамгийн анхны хэрэгцсэн төсвөлийн нэг нь бол энэ бол Монголд чөлөөт хэвлэлийг хөгжүүлэх гэдэг нэрийн дор хүмүүс очиж байгаа бүх мэдээллийг л
хайрцаглаад авчихсан байхгүй юу? Тэгээд дуусаа байхгүй юу? Одоо хүмүүсийг бол одоогийн бол одоо юу гэдэг хуучин системд байж байсан улсууд одоогийн системд байж байгаа улсуудын боловсролын түвшин хоёр тэнгэр газар хоёр шиг ялгаатай байхгүй юу та. Энийг бол хинч хүлээн зөвшөөрнө үстэй. Тэнгэр газар шиг холбоотой ялгаатай байхгүй юу? Яг тэгж байгаа. Хүмүүсийг өрдөөсөө байнгын өр зээл юу гэдэг нь чамаас бол байнгын телевиз, радио сонин хэвлэлээр ийм аав гэж болоо чамайг хөөргөж байгаа зээл авах болчдөг. Тэгээ чи зээлийнхаа төлөө яах вэ? Чи юун тэр шудраг байдлын төлөө дэмжих цаг зав. Ердөөсөө тэр хүүгээд 4-7 хоног болоод иргэдэг тэр хүүгээд дэлхийн төлөө ухаамаадаг бол ингэж өдөр шөнөгүй дэлчилж байгаа байхгүй. Тэр бол ганцхан бодож байгаа юм тэр байхгүй. Нэгдүгээр тийм бол хоёрдугаар өдөр болгон чамайг ирээд орой нэг ажилласаа ирээд ингэж суухт чинь хүн ямар ч юм уншиж эрг зүүлж бодох тийм завхгүй. Ердөөсөө тэр радио хэвлэл одоо ч сонин радио бүх юмар өгж байгаа энэ чинь ганцхан төрлийн мэдээлэлийг ердөөсөө байн толгоор өчөлцөх байгаа балбаад байгаа байхгүй дөрөв. Энэ хоёрыг бид нар хамгийн эхлэж засахгүй бол Монгол үндэстэн цаашдаа байхгүй тухайс л яригдчих байхгүй. Гэтэ Монгол дээр хүмүүс буруу ойлгож болохгүй л дээ. Огт хүмүүсгүй болчих юм шиг. Тий. Монгол дээр хүмүүс байх зөөгөн гэдэг. Одоо тэр нь бол гений өөрчлөлтөнд үнсний бүтээгдэхүүн одоо хийгээд эрендэг зэрэмдэг болсон. Ямар ч юм мэддэг ч мэддэггүй ч маргинал юм дебил болсон. Ийм улсууд л баахан сүргэлэгдэж байгаа. Тэгэхээр ингэж байгаа. Хэвлэл мэдээллийн хэрэгсэлгээд ингээд хоёр янз байна л да. Хүмүүс та тэр дөрөв марж чагт гэдэг ш. Та бол нэлээд мэдээллийг өндөр түвшинд өгсөн тийм. Масс медиа гэж нэгсэн бай. Энэ бол одоо ердийн масс маш энгийн төвшөнд ядарахгүйгээр мэдээлэл өгөх хэрэгтэй байдаг. Ерөнхийдөө нэг 80-90% ер тийм биш үү? Үндсэндээ бол 6 цолч гэдэг байна. Төрөлцсөн сугууд гэж зүйлүүд гарч ирлээ ш. Жишээ нь Bloomberg бол хизээш тийм нэг юу яадаг вэ? Мэдээллийг тийм хөнгөн байдлаар өгдөггүй. Жишээлбэл ингэдэг мэдээ хийгээд ирэхээр бидэд байхад манай хүмүүс гарч ирж за юу аваад ирэх тэр үуч нөгөө өөр хийсэн ажлаа мондог болох. Гэхдээ батрах нэг ийм юм аваад ирлээ тэгж ярьж байна. Яг зөв наадах чиний лид шүү. Тэр аргаша маш энгийн ингээд үлдсэн юугаа санаа туснаа бичих. Тэгээ наа чи хорхоо мэдээ бол гэж байгаа. Гэтэл олон хүмүүс болохоор нөгөө зарим нэг ойлгоогүй сэтгүүлч юм уу сэтгүүлч бол ойлгосон шүү дээ. Тэн дээр хүнд өгөх гэснээс бол алдаа гардаг тийм юм байдаг. Тэгээд би бодоод байгаа байхгүй. Ерөнхийдөө хэвлэлийн төвшөндөө ингээ харахад юу зориулж байгаа нөхөр энэ хэвлэл мэдээлэл гэдэг чинь нийтийн боловсролоо дагаж мэдээлэл өгөх төвшөнд явт юм байна. Өнөөдөр жишээлбэл Монголын телевиз хэвлэл мэдээллийн байгууллагууд түрүүч бид нар зөндөө шүүмжлээ. Ерөөсөө сэтгүүлчд муу ань юу ч өгөхгүй те эсвэл гүнзгийрүүлж өгөхгүй байна гэсэн юм яриад байгаа байхгүй. Гэтэл үүндээ ягаад гэвэл манай энэ нийт боловсролын үр юм төвшинл энэ байхгүй. Тэ? Одоо жишээлбэл сүүлийн зарим телевизүүдийг чинь л да дэлхийн хөрөнгөний биржүүдийн индексүүдийг гаргаад те Nasdaq-ийг чинь Nikkei-ийг гэж унлаа. Өдөр хүн үзчихэд энэ яг юу гэдэг мэдэхгүй байгаа байхгүй. Nikkei унахаар яадгийг, Nasdaq өсөхөөр яадгийг те яг ч ойлголт байхгүй. Яг хөрөнгөний зах зээл хөгжиж байгаа учраас энэ ойлголт байхгүй. Тийм байгааз. Хэрвээ манай хөрөнгөний зах зээл хөгжсөн бол Nasdaq-ийн Nikkei-гээс илүүтэй манай хөрөнгөний биржийн индексүүд яаж өсөж босч байгаа гэдгийг ярьж явах хэрэгтэй тийм. Энд дээрс л хөрсөн дээр эн чинь бий болох хэрэгтэй байна. Тэгээ зарим нь ярьж байгаа юм гэхээр бид нар Nasdaq Nikkei-ийн тэр таблиц модицийг өгч байгаа. Бид нар бол Bloomberg шиг лаг телевиз болгож байгаа. Тийм байхгүй байна. Бод суурь байхгүй байна. Тэгэхээр би юу ярих гэдэг вэ гэхээр ихээ боловсрлоос ярих гэж шүү дээ. Өнөөдөр хөрөнгөний зах зээлийн боловсрол гэж юу ч байхгүй. Одоо жишээлбэл ярьж шít. Та нарт хувьцаа өгнө. Бүгдээр л тэгж шít. Нөгөө нэг хөрөнгө оруулалтын их бичиг шиг юм болоод байна. Яг бид нар мэдэхгүй юм чи тэрийг аваад яах. Тэгэхээр бэлэн мөнгө нь яг хэрэгж цуснаар хүнд хэрэгтэй байна тий. Тийм л тогтолцоо байгаад гэх шиг ядангуяа нийтийн эдийн засгийн боловсролын төл байхгүй. Хоёрдугаар тэр хувьцаа гэдэг чинь жирийн хүмүүсийн тоглолтог хийдэг ажил мөн ч юм уу биш ч юм уу тий. Асар олон том хувьцааны багц дээр ашиг орлогын асуудал нэгээс нэг ч хувьцааны нэг 100 хувьцаатай тэрнийхээ ашигаар амьдрах гэж байхгүй тий. Өвгөтий болохгүй гэхээр өө хувьцаа гэдэг чинь хогийн юм ээ гэдэг. Нөгөө их хэрэгчд нөртөл өөрсдийн хувьцааны асуудал ойлгох учраас ахин шаварлаа орол ингээл бид нар мөнхий тийм эргүүлэгдэх төл байгаад байгаа шиг. Тэгэл бодохоор манайхны боловсролын төвшин
бодит байдалтайгаа уялдаад муу байгаа юм биш үү гэсэн асуудал явах гэдэг л та. Энэ дээр нөгөө сая Баатиг яриад байгаа боловсрол гэдэг өнөөдрийн ер нь монголчуудын нийт ойлголт үгийн утга анхны санаа яг язгуур монголчууд тэр үгээ анх хэрэгжилж ихэхдээ сэтгэлийнхаа юуг илэрхийлсэн гэдэг тэр ойлголтууд нь дандаа төөрөлдсөн байдаг. Тэгээд дээр нь дахиад нэмээд хараас маш их хоолоо олж иддэг аргачлалтай холбоотой нэр томьёо маш их ороод ирлээ шүү дээ. Тэр ингээд энэ нэг юм бантан шиг болцсон юм дундаас хэрвээ монголчууд үнэхээр яг сэрж өөрсдийгөө олоод тэгээд цаашдаа үр удмаа үлдээгээд тусгаар тогтносон улс ерөөсөө Монгол язгууртан энэ монголчууд үлдэхүү үгүй юу гэдэг асуудал ерөөсөө энэ монгол үгийнхаа утга тэр монгол үгийнхаа утгыг нийтээр ухаарцгаах тэрийгэ дагаж ухаарсныхаа дараа түүнийхээ дагуу дахиж шинэ тогтолцоог өөрсдийнхөө тэр язгуур их ашиг соёл заншил уламжлал гэсэнтэйгээ холбож эхэлж ижил бид нар яг одоо юу гэдэг юм жинхэнэ нөгөө углуурганд зөв орох байхгүй юу. Тэгэхээр эртэл бид нар ярихад би боловсрол гэдэг юм ярьж байсан. Өнөөдөр боловсролыг хавтгаа юу гэж ойлгож байна гэхээр одоо юу гэдэг бүгдийнх нь дунд нэг л 5 настай ч юм уу 6 настай хүүхдээ авчиад аль нэг сургуульд оруулаад тэгээ нөгөө ердөө нөгөө суур шинж ухаан гэдэг математик, физик, хим, бичиг үсэг танигдах. Түүний дараа тэгээд нэг болж өгвөл англи хэл. Болохгүй бол нэг Япон, Солонгос ч гэдэг юм уу, Хятад хэлч гэдэг юм уу, боломжоор өөр өөрсдийнхоороо нэг хэл үзүүлээд тэгээд дараа нь тэр үдсэн хэлнийхаа дагуу тэдэртэй холбоотой байдлаар нэг хоолоо олж идэх аргачлал юм шиг. Нэг ийм байдлаар ерөнхийдөө хавтгаатай болчиход байна шүү дээ. Тэгэхээр ерөнхийдөө боловсрол хөгжил гэсэн үгүүдийг эртээ тайлбарласан. Яг энэ дээр дахиад тайлбарчих зүгээр юм шиг байна. Ерөөсөө энэ дээр энийг сайн ойлгохын тулд бид нар юу яах ёстой гэхээр ерөөсөө нөгөө хүн биеийн хувьд удамшдаг. Эцэг ихтэйгээ генийн кодоор удамшаад царай зүснэ адилхан гарахаас гадна тэр нөгөө эцэг ихээр нь удмаар нь дамжиж явж байгаа мөнхийн оюун ухааныг бацууг удамшуулж яваа. Тэгэхээр яг одоо Баатар буюу болор бол баяр хүү гэдэг хүмүүсийн хувьд бол царай зүсний эцэг ихтэйгээ адилхан гарахаас гадна удмынхаа оюуны удамшлын санг өвлж авч явж байгаа хүмүүс байхгүй юу. Тэгэхэд 13 дугаар зуунд байсан баяр хүү, 15 дугаар зуунд байсан баяр хүү, 19 дугаар зуунд манжийн даралт байсан баяр хүү. Дараа нь тэр 20 дугаар зууны ихээс Оросуудын колоничлол байсан баяр хүү. 90 оноос хойш Америкийн колоничлолд орцсон байж байгаа баяр хүү гэдэг бол нөгөө нэг баяр хүүгийн генийг биеэрээ удамшуулж авч явахаас гадна оюуны удамшлын сангийн цуг авч явж байгаа хүн. Тэгэхээр би яагаад энэ олон 13 дугаар зуун манжийн дарлал тэ Оросын колоничлол, Америкуудын колоничлол гэж яриад байна гэхээр тухайн хэлбэр болгонд нөгөө баяр хүү чинь нөгөө оюуны удамшлын санг тасалдахгүй үүднээсээ үр хүүхдээ гэрүүл болох, үр хүүхдээ авч үлдэх. Тэгээд нөгөө нэг өвгдөөс ирсэн оюун ухааныг удамшуулж үр хүүхдээ өгч тэдэн цаашаа явах гэсэн юм мөнхийн процесс явагдаж байгаа байхгүй юу. Тэгэхээр нөгөө боловсрал хөгжил гэж хэлэгддэг Монголын этник гүн ухаанаар энэ үгүүдийн утга юу юм гэхээр боловсрох хөгжих буюу боловсрох гэдэг нь одоо хүмүүс ерөнхийдөө ойлгож байгаа чинь үр жимс яаж тариа боловсрох, жимс боловсрохтой адилхан. Хөгжих гэдэг бол ерөнхийдөө хөглөгдөх гэсэн санаа. Тэгээд юу юм гэхээр ерөөсөө монголчууд эртнээс яг боловсрол хөгжил гэдэгт бол юуг ойлгож байна гэхээр нөгөө өөрийг нь өвчтөд төрсөн хүүхдээ яг тэр оюун ухааныг өөрсдийнхөө тэр удмынхаа оюун ухаан дээр боловсруулж өгöd. Тэр боловсруулахын их нь хийж өгöd. Дараа нь 5 нас хүртэл нь их нь сайхан боловсруулж байгаа. Нэг өстө ингээд сайхан нэг анх нэг үр суугдаад сайхан боловсрсаас аваад нэг сайхан цэцэг ургадагтай адилхан нөгөө хүүхдийн чи их нь ангир уурга хөхүүлээд тэ сайхан их ээжийн бүүгээ аялаад нөгөө сайхан гой уртын дууны буюу тэр нөгөө сансны гой хөг аялгуугаараа эхнээс нь бүр өндөр оюун ухаан нөгөө мөнх тэнгэрийнх нь оюун ухаанд нь ингэж хөгдөж тааруулж яваад 5 нас хүртэл их нь бол ерөнхийдөө боловсруулчихж байгаа. Тэгээд 5 наснаас хойш болохоор эцэг нь жинхэнэ нөгөө яг өөрийнхөө удмын оюун ухаан дээр хөглөж өгч байгаа. Тэр нь хөгжил гэдэг. Ингээд ерөнхийдөө нэг 10 нас хүртлээ 5 нас хүртлээ их нь боловсруулж өгöd тэр нь боловсрал гэсэн үг. Дараа нь 5-аас 10 нас хүртлээ эцэг нь хөглөж өгöd. Үүний дараа сая
нөгөө хүн маань өөрөө эсрэг хүйсийнхаа эрэгтэй хүүхэд нь бол ирээдүйн эхнэр дээрээ мөн үү хүүхэд нь бол ирээдүйн нөхөртөөгөө сүүгийн тавьж өгөөд нэг нөгөө чинь боловсрчихсан хөглөгдчихсэн учраас дараа нь нөгөө юу гэдэг 13 дугаар зууны баяр хүү 21 дугаар зууны баяр хүү энэ үед ямар асуудал гарч ирэх үү гэхээр 13 дугаар зуунд бол баяр хүү эцэг их маань намайг хөглөж өгөөд боловсруулж өгсөн дараа би одоо юу гэдэг нөгөө Тэмүүчин шиг аваачаад бүртээгийнхэн гэрт нь аваач хаяад за чи ирээдүйд энэ бүртээ гэдэг энэ хүнтэй энэ өндөр оюун ухааны юмыг биеийн хувьд биологийн хувьд оюуны хувьд удамшуулж авч явна шүү. Тийм учраас эртнээс чи энэнтэйгээ цуг байгаад энийгээ цаашид яаж ахуй амьдралыг авч яв тэжээх юмаа сураараа гэдэг ингээд 17 8 нас хүртэл орхичдаг штэ гэрт нь. Энэ бол яг монголчуудын уламжлалт боловсрал хөгжлийн тогтолцоо. Тэгээд дараа нь тэр 10 настайгаас нь ирээдүйн гэр бүл хүн дээр нь авчиж орхисны дараа бол тэр хүн сая нөгөө нийгэм гэж бидний нэрлээд идэг нийтээрээ хамтарч амьдардаг юмд орж ирж байгаа. Тэгэхээр одоо бидний аягүй их төөрөлдөд идэг юм чинь 13 дугаар зууны нийтээрээ хамтарч амьдардаг. Оросын колони байж байгаа үед байсан 20 дугаар зууны Оросын колони байх үеийн нийтээрээ хамтарч амьдардаг аргачлал. Сая 90 оноос хойш манад орж исэн чөлөөт зах зээл арчил гэдэг байгаа энэ Америкийн колончлалын хамтарч амьдардаг энэ тогтолцоон дунд нөгөө баяр хүүчин эсрэг хүйсийнхээ их нэртэйгээ хүүхдээ гаргаад энэ биеийн болон оюуны удамшлыг энэ нийгэм бид нэрлээд байгаа Америкийн колони болсон 90 оноос хойш энэ тогтолцоон дунд яаж авч явах уу гэсэн ийм гурвалсан үзэгдлийг л аягуулсан ойлгож авах юм бол ганцхан эхний хоёр нь бол байнга л байгаад байна. Монголчуудын биеийн удамшаад байна. Нөгөө хөх харьцтай, хөх толботой ч удамшаад байна. Нөгөө мөнх тэнгэрийн оюун ухаан ч удамшаад байна. Ганцхан 13 дугаар зуун Манжийн дарлал, Оросын дарлал, Америкийн колоничлол гэсэн юм дээр л хамтаараа амьдардаг нийгмийн хэлбэр. Тэрийгэ дагсан төрийн бүтэц. Тэрийгэ дагсан одоо эдийн засаг гэж бидний яриад байгаа энэ олон юмнууд орж ирэхэд тэрэн дунд нь яаж амьдрах уу гэдэг дээр л асуудлын нөгөө өөрчлөлтүүд явагдаад байгаа болохоос нөгөө мөн чанар нь бол байх ёстой. Тэгээд бидний одоо ингээд миний хувьд бол энэ ярилцлагыг байнга ингээ хийгээд монголчууд яриад байгаа сэрээч бид нар мөнх тэнгэртэн монголчууд ч үгээд байгаа юм маань юу юм гэхээр нөгөө боловсрсан хөглөгдсөн боловсрал хөх хоёр маань бол нэг л байхгүй да мөнх тэнгэрийн 13 дугаар зуунд тэр нь хэлбэрчж байгаа нэг хэлбэр. Яг та бөөнөрөө бид нар амьдрал 13 дугаар зуунд нөгөө хавь ойрын хүмүүс маань ч өөр амьдралтай байсан. Нийгмийн бүтэц, төрийн бүтэц, улсын бүтэц, гүрний бүтэц нь Манжийн дарлын үед нэг бүтэц. Оросын колоничлын үед нэг бүтэц. Тэгэхээр өнөөдөр одоо ялангуяа манай болор бол энэ дээр их санаа зовоод бүр ингээ байнга яриад идэг. 90 оноос хойш бидний Орос нэг хэлбэрчсэн одоо энэ хүн төрөлхтний амьдардаг байгаа нэг нийгмийн бүтэц буюу хамтаар амьдардаг тогтолцоо байна шүү дээ. Энэ дунд орж ирчээ бид нар хүссэн эсвэлсэн ч тодорхой хүмүүс доллар хөвлөд дэлхийг захирчдаг. Тэрийн дагаад нөгөө хэд чинь мөнгөний тогтолцоогоо бариад, санхүүгийн тогтолцоогоо бариад, эдийн засгийн тогтолцоогоо бариад, эдийн засгийн тогтолцоогоо барьчихгүй тэр нь өөрөө нийгмээ бариад, улс төрөө бариад ингээ шатлаад явчихлаа шүү дээ. Мөн үү? Тэгэхээр энэ донд манайхны монголчууд аягүй их төөрөлдөд байгаа юм нь нөгөө хэлбэрчсэн байж байгаа. Тэгээ сүүлийн 50 жил ялангуяа аягүй хүчтэй нөгөө мөнгөний бариад, санхүүгийн бариад, тэрүүгээрээ эдийн засгийн бариад, тэр эдийн засгт нь тааруулж хүчээр ардчил гэдэг тийм тогтолцоо, либерализм гэдэг тийм оюун санааны нэг өдөрдмжтэй авчираад ингээд улсуудад экспортлж авчаа бүгд нь колоничлоод байна шүү дээ. Тэгэхээр энэ олон ялгаануудыг нөгөө манайхан ч харахгүй учраас хавтгаа одоо ингээд юу гэдэг Кембрижийн стандарт руу шилжиж जैन Харвард төгсөх юм бол одоо ерөөсө базар ба насаараа амьдрах цалинтай боломж гэдэг юм ийм яваад байна да. Тэгэхээр би яг хөө төлхөө зүгээр нөгөө саний гурвалсан байдлаар би удамшдаг, оюун санаа удамшдаг, тухайн үед тэр удамшиж байгаа би оюун санаа хоёрыг тухайн үед нь хэлбэрчсэн биеийн болох баяр хүнүүд дандаа тухайн үеийнх нь хамтаараа амьдардаг нийгэм гэж нэрлэгддэг тэр тогтолцоон дунд л авч гарч чадж явж байгаадаа л монголчуудын мөнхийн амьдрал мөнхийн амьдрал устс сүрдэггүй энэ олон хөгжилтэйгээд иргэншүү сөнөөд үндэстнүүд алга болж байхад бид нар үлдээд байдгийн нууц байдаг гэдэг үднээс нь яриад байгаа. Манай болорлт болохоор одоо яг юу гэдэг яг энэ 90 оноос хойш Монголд ороод ирчихсэн байж байгаа. Бидний айгүй их анх итгэж найдаж гордож баг өөрийнхөө тавилангаас илүү итгэж идрэл бидний сайхан амьдралдаа гижсэн юм байна үгүй гэдэг нь бол одоо батлагдаад дэлхийн өөрөө шинэ хөгжил шинэ шатлуугаа явуулаа штэ. Тэгэхээр яг одоо энэтэй холбоотой юм дээр боловч шин яг энийг аюулгүй сан судалсан хүний хувьд
одоо үзэж байгаа монголчуудаа яг яагаад мөн үү энэ болохгүй байгаад байгаа. Мөн үү эндээс болоод бид нар ямар хор хохирол амсаад байгаа. Чааштай бид нар яах юм гэсэн нэг ийм байдлаар бас нэг тэгэхээр ер нь бол боловсролын тухай бол нэлээд судалж үзлээ л дээ. Ер нь энэ тухай бол ярих юм маш их байгаа. Тэ? Тэгэхээр ер нь бол сүүлийн үед ингээд хүмүүс одоо эцэг болгоны бол амнаас гараад байгаа юм болох зэрэг ер нь хүүхдийн хүмүүжил боловсрол болгоо байлаа. Тэдний нүдэн дээр үгүй харагдаад эхэлж байна. Нэг хэсэг бол одоо бидний ирээд одоо 2000 он хүртэл бол тэрийг бас харах одоо хугацаанч гэсэн нэгдүгээр бол богино байлаа. Зарим нэгэн бол хэлбэрүүд нь хэлбэр жижиг дөрвөн бүтэн болж гарч ирж амжаагүй байна. 2000 оноос сүүлийн 10 жил бол хүм бүхэн ер нь ингээд уулзж ярилцж байгаа хүмүүсийн гол ярьдаг бол сэдвүүдийн нэг нь хүүхдүүдийн боловсрол ер нь манай боловсролын салбар болохгүй байна гэсэн нэг. Тэгвэл зэрэг чинь та нар бол ажиглаж байгаач 1993 онд бол манайд боловсролын бол маш хүчтэй бол өөрчлөлт орж ирсэн ш. Тэр нь Азийн хөгжлийн банкнаас одоо санхүүжилттэй тийм төсөл хэрэгжсэн шүү дээ. Тэр төслийг бол одоо та нар бүхэн санаж байгаа. Тэрний дотор бол манай хуучин үеийн одоо багш сургууль хүмүүжүүлэгч нарыг дахиж боловсролын бол одоо систем дахин орж ирэхгүй гэсэн нөхцөлөөр 6 сарын билүү 1 жилийн бол цалин өгөөд боловсролын системээс гарах ийм бол одоо нэг гол бол чиглэл баримтлан ийм төсөл хэрэгжсэн. Хордоо тогтолтой адилхан. Тийм. Хүмүүсийн бүх мөнгийг талаар устрадаг шиг нөгөө хуучны оюун санааг тээж явж байгаа багш нар цалингийн нөгөө тэр салбарт ажиллуулахгүйгээр тий гаргачихж байгаа гэсэн үг байхгүй юу тий. Тэгээд яг энэс хойш бол ердөөсөө өнөөдөр бол одоо бид нар 93 оноос Азийн хөгжлийн банкнаас одоо тэрнээс хойш мөн олон янз бүрийн олон нэртэй янз бүрийн тогтолцоонууд ялангуяа боловсролын тогтолцоогоор одоо явагдаж ирсэн энэ бол үйл ажиллагааны бид нар үр дүнгийн одоо зах зугаас нь өртөж байна. Гэхдээ бол би бас нэг юм хэлэх хэрэгтэй. Яг бол энэ системийн яг одоо тарьсан энэ одоо би бол тэрийг тарьсан үр дүн гэсэн чинь үр дүн гэхээс нь би үр дагаврууд тийм үү? Бид нар тийм сөрөг үр дагавруудыг бид нар тун утгагүй харах ийм бол цаг үе ирчээд байгаа байхгүй. Тэгвэл зэрэг бол би ер нь энэ боловсролын тухай бол бас ярихаас өмнө ер нь бол одоо чинь манайхны эцэг эхчүүдийн бол одоо чиг баримжаа болгоод байгаа энэ барууны одоо боловсрол за тэгээд өөр гадаад хэлний боловсрол гэж манайхан хэлдэг. Ягаад манай эцэг эхчүүд бол өөрсдийнх нь боловсролын нэлээд их хэсгийг бол боловсролын салбарт хүүхдийн боловсрол ер нь хүмүүстэй очиод ингээд уулзахтай зэрэг чинь юм байгаа шүү дээ. Ер нь боловсролд л хүүхдүүдэд л холонд нь өргөж хийсэн тийм үү? Энэ бол одоо бидний энэ айл гэрийн эцэг гэх юм бол одоо үнэхээр бол том зорилгын нэгэ. Үнэхээр бидний амьдралын зорилго тэгээд байна шүү. Боловсролтой иргэн боловсролтой ус хөгжлийн гэдлээ. Тэгэхээр л нөгөө манайхан чинь иргэн рүүгээл бүхэл мөнгө л хийгээд. Би зөвхөн тооцож яхад одоогоос 5 жилийн өмнө Mobicom корпорац шүү дээ тий. Бүгдээ гараад утсан шуурч байсан үед энэ Mobicom корпорацийн олдог жилийн орлого манай эцэг эхчүүдийн одоо ихтэй зурвал төлж байгаа мөнгөний дүн хэмж хоёрол яг адилхан байсан байна. Гэхдээ зэрэг чинь бол монголчууд ер нь айл гэр бүрээс бол энэ боловсролын тогтолцоо буюу хүүхдүүдийн боловсрол зарцуулж байгаа мөнгө бол асар их байсан шүү дээ. Асар их. Тэгэхдээ зэрэг чинь бол нэг юм байна. Ер нь боловсролын асуудал гэдэг бол маш өөрөө их том өргөн том сэтгэлтэй. Ер нь бас бидэрт ийм байдаг шүү дээ. Манай өвөг дээдсээс сурч ирсэн. Ер нь одоо сэтгэлийн эзэмдвэл ийм хайж хөвтэй гэдэг нэг үг. Тэгтээ зэрэг чинь бол бид өр хүүхдүүдэд хооч үе тийм үү? Гадаадын бол ийм стандарт янз бүрийн бол одоо стандартад хөтөлбөрүүдэд захируулж тэдний бол тулгын хүлээл гэсэн. Би бол бид нараас урдлын одоо ярилцлагууд дээр ярьжсэн шүү дээ. Манайх бол одоо мөнгө санхүүгийнхаа тогтолцоог гадаадын бол бүрэн хараад болгосон тэрийн эрх мэдлийг алдснаас хойш яг энүүгээр дамжаад тийм үү. Тэгэхээр манайд бол өгч байгаа янз бүрийн зээлүүдийн нөхцөл төр боловсролын салбар ер нь нийгмийн салбарт оруулах хөрөнгө оруулалтын хэмжээг бол заагаад өгч байгаа байхгүй. Чи надаас бол 100 төгрөг ав. Гэхдээ баяргүй чи тэгтээ бол боловсролын салбарт энэс 2 төгрөгөөс илүү мөнгө зарцуулж болохгүй шүү. Тэгтээ зэрэг чинь бол Монголын төр бол тодорхой хэмжээгээр боловсролын салбар хүн ардын хөгжил цэцгэлэлтэнд бол их тодорхой хэмжээний хязгаарлагдмал юм хүрээнд ороод ирж байгаа. Тэгтээ зэрэг чинь тэд нар гадна талаас нь та нар бол одоо боловсролын салбар дээр мөнгөгүй байна. Тэгвэл бид нар мөнгө өгье. Гэхдээ бид нар бол энэ хөтөлбөрөөр
Энэ бол төслүүд рүү ийм бол одоо юм хэрэгжүүлээ гэдэг ороод. Тэгээ тэр нь бол янз бүрийн гоё үгтэй тийм үү? Одоо гоё нэртэй тийм төслүүд бол явж байгаа шүү дээ. Тэгж байгаа. Тэгэхээр зэрэг уучлаарай. Бид нэг ойлгохтой тэгдэг үстэй. Манай боловсролын яам, манай мэрэгчлэлтөө санаа зовоод л нэг том хөтөлбөр боловсруулаад тий судалж байгаа. За энэ л улсаар хөгжүүлэх юм ингээл нэг хөтөлбөр авчираа хэрэгжүүлж чинь гэж бодоод идэг. Гэтэл бол бодит байдал дээр юу гэхээр цаанаас та нар энийг хий. Тий? Тэгээд жоохон мөнгө өгнө. Тэрийг шүрч зориул өөрт нь бол одоо ч боловсрол энэ нийгмийн салбарт орох мөнгөгүй болгочихж байгаа байхгүй эхлээд. Дараа нь чамд бол ийм хэмжээний зээл өгье тэгвэл. Тэр зээлийн энэ хөтөлбөр дээр ийм юм төсөл хэрэгжүүлээ. Яг ийм бол одоо бүтэн бол бүр ингээд үе шаттай, бодлоготой, үе шатлсан ийм бол төсөл арга хэмжээнүүд хэрэгжээд яваад ирлээ шүү дээ. Тэгвэл зэрэгчин бол сүүлийн үед манай хүүхдүүдийн боловсрол хүмүүжлийн энэ үдүүд төвшин урд байсан. За яг бид нар урд бол социалист нийгмийн үед бол тодорхой төвшөнд хүрсэн байсан нь бол хүн бүхэн одоо тэр хүлээн зөвшөөрөх гэж бодож байна. Тийм үү? ЮНЕСКОгийн шагналтай бүгд бичиг үсэг тайлбар. Тийм бичиг үсэг тайлбарсан юм. Тэгвэл зэрэг өнөөдрийн боловсролын салбарт бол өгдөж байгаа ер нь тэндээс тулгын хүлээлгэж одоо тулгын бид нараа хүлээлгчээд байгаа энэ боловсролын хөтөлбөр агуулга арга зүй. Тэгээд одоо тэрнийг шалгадаг те тэрнийг бол дүгндэг энэ хэлбэрүүд нь болохтой зэрэг бол манай ард түмний манай хооч үеийнхний те одоо яг энэ тийм гэрэлт ирээдүйг бол нөхцөлдөж бас чадахгүй бас тийм бидэрт бол тохирохгүй юм байна гэдэг нь бол улам бүр ойлгогдож эхэлж байна. Нэг юм биш. Жишээл Mobicom тэр төлөвлөсөн мөнгөөр өнөөдөр бол Монголын хамгийн дөрвөн телефоны компани боллоо. Бүх аймаг төвс хоригуудыг ингээд хугацаар холболоо гэдэг тийм. Эдгээр бол ингээд төгсөж шээ. Манай боловсролын тогтолцоо зөвхөн ихтэй зургуулд нь тэр хэмжээний мөнгийг жил төгрөж исэн мөрөлсөн одоо олон үндэсний дампуурлын мэдэрч байна тийм. Тэгээ би ингээд гайхаад байдаг байхгүй. Жишээлбэл ингэж хэлсэн. За танаа дунд сургуулийг төгссөн хүүхдийг жишээлбэл одоо нөгөө гадаадын их сургуульд сургууль ороод ихээр 12 жилийн сургууль төгссөн. Тэ? Танаас 10 жил тийм шүү дээ. Ялгаа юугыг тэр хүүхдийн үдсэн юу байна? Одоо ч тийм шалгалт гэдэг бол мэдлэгийн түвшин шалгаж авах хэрэгтэй. Стандартаар 12 л авах хэрэгтэй. Шайч байгаас тий. Тэгвэл манайхан заавал 12 жилийн сургалттай болох гайл. Нөгөө юу хөтөлбөрүүдээс тэрийг хэмж мэдэхгүй байгаа. Яагаад заавал 12? Яагаад 12 байх хэрэгтэй юм? Мэдэхгүй тодорхой тий. 10 байвал чийлэл бид нар бодож шít. Эдийн засгийн хувьд бол хүнд байгаа улсад чийлэл тэр олон сургуулиудыг хийжээ, тэр олон бүсдээ хийжээгээд юу одоо ерөнхийдөө боловсролын тогтцоогоо шахаад бараг 9-с байлгаж хийсэн ч болохоор байгаа байхгүй тий. Одоо тэгсэн чинь 1-2 дугаар ангил хүүхд зөвхөн тоглолдог байх хэвээр ингэсэн баах юм яваад өөрөөр хэлбэл хуучны нөгөө нэг бэлтгэл ангиж байсан чийлэл одоо бараг 1-р анги болсон ч юм шиг тий. Хагас жилээр өсгөлийн баяр хийдэг байхад тэр нь бөөр хоошлоо бүтэн жилээр өсгөлийн баяр хийдэг. Баахан хий зардал яваад байгаа юм. Яг тэгээ боловсролын чанар одоо энэ хүмүүс хүүхдүүдийн авсан юм юу вэ гэж шалгахаар уушнаас муу байгаа. Тий. Тэгтээ зэрэг чинь юм байхгүй байгаа. Наадах чинь бол ер нь би бас энэ телевиз үзэж байгаа усуудад бас нэг сонирхолтой бол би энэ номыг бол 2 жилийн өмнө бол орчуулж гаргасан л да. Энэ бол яг Америкийн одоо боловсролын системд бол 26 жил багшилсан Джон Гатта гэдэг энэ хүн бол хүн сүргийн үйлдвэрлэл одоогийн бүх нийтийн албан боловсролын 70 хүн чанар гэдэг энэ номыг орчуулж гаргасан байна. Энэ ном бол өөрөө 10 удаа бол дахин хэвлэгдсэн Америк, Баруун Европын бол уншигчид, эцэг эхчүүдийн одоо дунд үнэхээр бестселлер гэсэн байхгүй юм бол энэ номонд юу гэж хэлж байгаа нэгтэй зэрэг ерөөсөө одоогийн биднэрт бол ялангуяа одоогийн биднэрт гэдэг чинь бол тэр барууны системд байж байгаа энэ боловсролын номлол тий тэрний арга зүй, тэрний агуулга гэдгийг бол бид нар яг хуулаад авсан гэж байгаа шүү дээ. Энэ арга зүй нь бол угаасаа хүмүүсийг, хүүхдүүдийг, залуу үеүүдийг хүмүүжүүлэх, боловсруулах энд огт чиглэгдэг юм аа. Тэгтээ зэрэг чи түрүү ярьлаа шүү дээ. Бид нар бол 10 жилийн системтэй байсан хэрнээ манай одоо хүмүүс бол санаж байгаа бах 90-ад оны бол ихэнх үеэр бол Америк гадаад орнуудад бол очисон манай энэ сурагч нар тентгийнхэн сурагч нартай харьцуулахад маш сайн болоод хичээлдээ сайн математик, физиктэй бусад юмнууд хичээлүүдэд мундаг амжилттай ганцхан оролцдог байх. Тийм байсан шүү дээ. Одоо бол сүүлийн үед бас тэр болгон бас сонсогдох байцсан байх гэсэн дээ. Тэгтээ зэрэг чинь бол тэр үед хүрчсэн байсан төвшингээс одоо бид нэр нэлээд буурсан байх гэсэн үг шүү дээ. Тэгж нэгдүгээр. Хоёрдугаар ер нь яагаад тэгтээ зэрэг чинь нэг юм асуудал гарч ирж шүү дээ. Ер нь баруун Европ, Америкийн боловсролын систем бол яагаад хүмүүсээ бол
боловсруулах тэ хөгжүүлэх ийм зорилт бол боловсролын системд явах болцсон юм байна гэдэг зэрэг чинь энэ бас нэг том үйл явдалтай зэрэгсдэг юм байна. Тэр бол та нар мэдж байгаа 1986 оноос ялангуяа 1973 оноос ч юм бол одоо Никсон ирээд Мао Цзэдунтай бол уулзсан шүү дээ. 73 онд бол хятад уулзсан. Тэр цагаас эхлүүлээд ер нь бол хятад тэргүүд энэ зүүн Азийн орнууд бол одоо эдийн засгийн бол нээлттэй хаалганы бодлого бол явуулаад нэг өсөлтөнд барууны хөрөнгө оруулалт маш хэмжээгээр оржсэн. Яг энэ үед ч юм болохоор баруун Европ, Америкт байж байгаа бүх ажлын байруудаа бол хямдхан одоо ажиллах хүчтэй энэ Аз зүүн Европ орнууд руу гаргаж ирсэн байна. Тэгвэл зэрэг чинь тэнд байж байгаа тэр улсуудыг угаасаа хөгжүүлэх шаардлага болчихж байгаа байхгүй. Нэгдүгээр асуудал. Хоёрдугаар асуудал болохтой зэрэг чинь ягаад 12 одоо боловсрал 12 жилийн боловсролын системийг манай тулгаад байна гэдэг чинь хүүхэд өөрөө хөгжих гэр бүлийн боловсрал болж явах хүн өөрөө болоод хөгжих тэр болцоог хаач хязгаарлалт хашиж байгаа байхгүй. 12 жилийн дотор бол одоо өнөөдөр 2-7 хоногт заачих юмыг бол 2 сард заадаг болгоо. Нэг талаараа тэр хүүхдийг залгаагаад байгаа байхгүй. Хоёр талаараа болохтой зэрэг чинь хамгийн гол нь манай эцэг эхчүүд ойлгож байгаа хэрэгтэй. Яагаад одоо ийм боловсролын түвшин унаад байна гэдэг зэрэг чинь ер нь ялангуяа энэ либерал боловсролын тогтолцоо бол угаасаа хүнд зориулагдсан биш байхгүй. Тэр хүмүүсийг удирдах байгаа тэр анги давхаргын эрхийг хамгаалсан ийм боловсролын систем байхгүй. Тэгэхээр энэ номон дээр байж байгаа шүү дээ. 1980-аад оны дундуур бол одоо Лос Анжелес хотын бүх одоо 10 жилийн сургуулийн сурагч нараас шалгалт авсан байна л да. Дунд ангийн сурагч. Дунд анги гэдэг чинь бол одоо манайхаар бол 7-8 дугаар ангийн хүүхдүүд гэсэн. Тэднэрдээс ингэ шалгалт авах чинь тэр улс хүүхдүүдийн 50% нь Атлантын талаа хаана байна гэдгийг зааж чадахгүйсэн байхгүй. 36 гэдэг тооны 50%-ийг олох гэсэн ийм бодлогыг бодож чадахгүй байхгүй. 36 гэсэн тооны 50%-ийг нь олох тэр бодлогыг бодож чадахгүй байхгүй. Гэхдээ зэрэг ойлгогдож байгаа. Гэхдээ зэрэг чинь бол ер нь бол манай эцэг эхчүүд сүүлийн үед бол одоо их яриад байгаа энэ асуудлын гол нь бол угаасаа бид нар ийм боловсролын системийг тулган хүлээлгцсэн байна. Тийм чанаргүй боловсролын систем. Чанаргүй боловсрол. Ердөөсөө яг энэ ном чинь өөрөө хүн сүрэг гэж байгаа. Энэ боловсролын систем бол угаасаа бол хүн сүргийг үйлдвэрлэдэг үйлдвэрлэл болчих. Хүн сүрэг гэдэг бол тодорхой хэмжээний бол хэлтрхийн мэдлэгүүдтэй байгаа хэлтрхийн имийг өнгөцгөн сурсан биш. Тэрийг судалсан биш. Өөрийн болгосон биш. Зүгээр тэрний бол нэр томьёо зүгээр нэг тодорхойлтуудыг хальт хулт бол сонссон. Ийм усуудын бөөгнөрл цуглуулгыг хийх ийм бол бүтэн бүр том систем байна. Ерөнхийдөө нэг заавар уншчих хэмжээний зүйлийг байлгацсан. Тэгсэн хэрнээ бол яг нийгмийн одоо чинь ихвэр одоо эрх мэдэлтэй мөнгө төгрөгтэй энэ усуудаар хүүхдүүдэд тусгай сургууль сургадаг. Ховийн одоо чинь гүнтэй сургуулиуд шүү дээ. Өндөр төлбөртэй. Бас нэг энэтэй бол холбогдуулах бас нэг ярих хэрэгтэй юм гэдэг чинь манай дээд боловсролын системд бол сүүлийн үед одоо сүүлийн 10 жил маш их хүчтэй бол явагдаж байгаа энэ балууны бол сургалтын хөтөлбөр гэж ийм хөтөлбөр хэрэгжиж байгаа. Тэр хөтөлбөр болохтой зэрэг чинь бүх одоо тэнд одоо манай дээд боловсрол сурдаг энэ оюутан сурагч нарын мэдлэг боловсролыг бол кредит оногоор дүгнэдэг. Тэрнээс төгсөж гарч ирж байгаа улсууд нь бол бакалавр, магистр гэсэн ийм хоёр шатлалын сургалт болсон. Тэгээ хамгийн гол нь болохтой зэрэг сургалт заавал төлбөртэй байх хэрэгтэй гэж. Тэгээ төлбөр нь бол байнга бол одоо жил бүхэн бол ахичээдэг хэрэгтэй. Ийм байх хэрэгтэй. Тэгвэл зэрэг чинь бол яагаад ер нь бол энэ болооны систем гэдэг чинь Италийн нэг хот шүү дээ. Тэрэн дотор Америк, баруун Европын улсууд бол тэрэн дотор бол одоо нийлээд хуралдаад болгоны бол сургалтын стандарт гэдэг юмыг боловсруулж гаргаж ирсэн байхгүй. Тэгвэл зэрэг чинь тэр систем болохоор нэгдүгээр би түрүү хэлсэн кредит, хоёрдугаар бол төгсөж гарч байгаа хоёр шатлбартай бакалавр, магистр гэсэн юм. Тэгвэл зэрэг чинь бол хүний боловсролыг ямар нэгэн тэр тухайн одоо судалж байгаа тэр хичээл мөн шинжлэх ухааны тодорхой салбарыг бол аль хэмжээнд судалж иж бүрэн ойлголттой болсон гэдгээр дүгнэх биш. Тодорхой жижигхэн ийм хэлтрхийн сэдвүүдийг тэрийг л чи аль зэрэг хийсэн байна гэдэг юм. Нэг үгээр хэлдэг бол олон янзын бол юм судлаад байгаа боловч манай хүүхдүүд нийгэм, байгаль, эдийн засаг,
улс төрийн тухай бол олон удаа ч цуглуулга мэдлэгүүдтэй болгож тэрийг бүтэн нийтэд нь бол цуглуулж тэдний дунд нь бол одоо чинь логик холбоо тий тэрийг бол хэн яаж удирдаад байна тэр нь хаашаа бол нийгмийг чиглүүлээд байна гэдгийг олж харах тийм боломжгүй болгочихж байгаа. Кембриж стандарт гэж ярьдэн шүү дээ. Таны үзсэн үү? Одоо манайхан бол жинхэнэ ярьж шүү дээ. Одоо боловсролын сайдаар Кембриж стандартыг л хараад ирлээ гэсэн харчихлаа. Одоо ингээд л улс орно Сингапур болчих юм шиг л яриад байгаа. Одоо 20 жилийн өмнөх мөрөдөл чинь одоо хүртэл байж лээ шүү. Яавал Сингапур болох гэсэн. Сингапур боловсролын салбарыг галзуу олгосон байхгүй. Кембриж стандарт шилжих юм бол манай хүмүүс бүгд энэштэй болчихлоо гэдэг байгаа. Тэр биш л дээ. Ер нь бол та нар бол мэдж байгаа одоо Маргарет Тэтчерийн бол Тэтчеризм гэж тийм үг байдаг шүү дээ. Одоо улс төрийн тухайны тодорхой бүр ойлголт. Тэр нь болохтой зэрэг ер нь бол Тэтчеризмийн үеэс бол одоо чинь энэ Британий хамтын нөхрөлийн орнуудад маш том бол нийгэм эдийн засгийн улс төрийн маш том өөрчлөлт болсон байна. Тэр чинь миний түрүүчийн ярьдагтай адилхан тэнд байжсэн бүх ажлын байруудыг хямд ажиллах хүчтэй Аз руу ингэж гаргаж байгаа учраас тэнд угаасаа ердөөсөө үйлдвэрлэлийн дараах үед үйлдвэрлэлийн уналт сүрлийн төр үйлдэлсэн байхгүй. Тэгтээ зэрэг чинь тэнд бол ямар нэгэн өндөр боловсролтой инженер техникийн ажилтнууд тэдгэрийг бол сургадаг багш нар тэгэл ер нь нийгмийн энэ бол одоо боловсролын одоо тогтолцоог дагаж байдаг бүхэл бүтэн бол энэ систем тогтолцоо нуруу унсан байхгүй тэрэн дээр. Одоо тэрийг нь бол бид тэгэхээр одоо ердөөсө барууны нийгэмдэр бол одоо хамгийн хүчтэй бол одоо явагддаг лоббидж хийгдэж байгаа мөн тэр боловсролын системдэр бол үйлдвэрлэж байгаа энэ боловсролын хүчнүүд нь дандаа одоо чинь бодит бус салбар эдийн засгийн бодит бус салбар дандаа үйлчлэгээний салбарууд хуульчид те одоо санхүүчид нэгтлэн бодогч нар эдийн засгч нар манай Монголч бол яг ийм болцсон байхгүй. Тэд нар бол хамаагүй шүү дээ. Тэд биш л тийм. Тэгэлгүй яг тэдний бол одоо баячууд нь Аз зүүн өмнөд одоо зүүн өмнөд Азийн орнуудад бол юугаар гарах одоо үйлдвэрлэлээ гаргацсан. Тэндээс бол угаасаа мөнгө нь бол байнгын зогсоо цагуудаар урсаж байгаа байхгүй. Манай тийм байхгүй шүү дээ. Манай тийм байхгүй байхгүй. Тэрийг бид нар ойлгох хэрэгтэй байхгүй. Энийг бүх төвшөндөө энийг ойлгох хэрэгтэй. Одоо ингээд үзэж байгаа монголчууд хөргөө одмын сангийнхаа үед монголчууд ч босод одоо энэ дэлхийн улс үндэстнүүдтэй харьцуулбал дэлхийд энэ баг үлдсэн байж байгаа үр удмаа гэж боддог хүмүүс байгаа даа байхгүй. Яг л түрүүний миний ярьдаг нөгөө бие удамшдаг, оюун ухаан удамшдаг, удмаа тасалахгүй байх гэдэг юм бол цаанаас ингээ хатгаад байдаг монголчуудыг. Тэгээ өөрөө юугүй ч байсан үр хөвгтдээ бүх юма зориулдаг. Энэ бол одоо хавтгай нийт монголчуудад байгаад байгаа юм. Ганцхан төөрөгдөл нь одоо юундаа байгаад байна гэхээр хамгийн сайн боловсролыг, хамгийн сайн хөгжлийг өөрсдийнхөө удмын оюун санаагаа олж аваад мөнх тэнгэрээ олж авчиж мөн өгнө. Одоогийн боловсролд нэрлээд байгаа ч юм бол нөгөө нийтээр амьдарч эхлэнгуут нөгөө бусадтайгаа зохицоод ахуй амьдралаа авч явах. Яг өнөөгийн ойлголтоор бол нөгөө хуучны одоо юу гэдэг эдэх хоол, өмсөх хувцас, ор хорон гэдэгтэй адилхан энэ хотод амьдардаг иргэншсэн болцсон. Нөгөө малаасаа салчихсан. Орлого олохыг хүүсүрнэ. Өн бөөгнөрсөн хотод амьдарч байгаа хүмүүстэйгээ ямар нэг байдлаар зохицож тий аль нэг хүнийхээ хэрэгцээг хангаж тэр нь өөрийнх нь орлого болж амьдрах энэ юм болчтой штэ. Тэгэхээр эднийгээ бас буруутгаад арга байхгүй. Нөгөө чинь нэгд ийм иргэншсэн амьдралд ороод хотод шавар тий тагзанд бөөгнөрч амьдардаг нүүдэлчин мөнхийн хөдөлгөөнтэй байсан мөнхийн мал дагаж хөдөлдөг чинь зөвхөн бие хөдлөхөөс гадна оюун санаа чинь мөнхийн хөдөлгөөнд бас байнга явдаг байхгүй юу? Байнга. Тэгээ 13 дугаар зууны оюун санаа 21 дугаар зууны чинь бас л нөгөө хөгжлийн спиралаар бол шин шатанд ирнэ шүү дээ хэлбэрчлэлтийн хувьд. Тэгэхээр энийг алдахгүй байх ирмэлзэл. Гэтэл нөгөө энийг өгчээдэг унган малчин соёл мөнх тэнгэрийн оюун ухаан энтраасаа өөртөө хүчээр орсуудын юугаар салаад бид нар ширэмшүүлсэн шүү дээ. Тэнгуут одоо энэ бүгдээрээ тэмүүлээд за ямар ч юм дэлхийн өөрөө ингэдэг нэг тэр нэг Америк маягийн арчил гэдэг байгаа. Тэгээ тэрэн дотор тэгээ либерализм гинүү тэ одоо юу гэдэг неоконсерватизм ч гинүү эдгээр өөрсдөө гой нэрлээл ингээд нөгөө залдаад штэ колончлоод энэ юмд ингээд хөөрхийн амьтдтай хамаг байдгаа төлөөд тэгээ түүний айгүй зөв юм ярьж байна. Монголчуудын орлогын үндсэн хувь тэ үндсэн юмнууд ерөөсөө үр хөвгтөөр зарцуулагдтыг. Тэгэхээр бидний яриад байгаа сэдвийг чи айгүй чухал юм. Язгуур Монгол гэдгээ ойлгож аваагүй цагт монголчууд энэ колончлын залинд ороод
Тэр зүүн өмнөд Азийн шиг. Тэр Африкууд шиг ийм хүн сүрэг болоод аваад авах байхгүй да. Яг хөө би дахиад нөгөө өөрийнхөө ярьдаг нөгөө мөнх тэнгэр монголчуудын оюуны удамшийн сайн гэдгээсээ ярихад ялгаа байхгүй. Нөгөө их Монгол улсыг байгуулаад Чингис хаан маань түүний ач гуч үр хүүхдүүд нь тэр их том дөрвөн зүгт усуух ёсыг сахиулаад төрийн бэлэглээд тэ хамтаараа яаж амьдрах тэ эдийн засаг эдийг засах ухаан энэ бүх юмыг зохицуулж өгөөд мөнгөний хэвлэлдэг болгож өгөөд ингээ бүх юмыг хийчлээ штэ. Энэ дэр бас нэг суур юмыг түр бодроо их зөв хэлж байна. Би сэтгэлийн үед би энэ хайж хуу гэдэг чинь цаад код юу юм гэхээр ерөөсө та нар сэтгэлээ битээ алдаач гэсэн үг л хамгийн түнд байгаа байхгүй юу? Сэтгэлээ битээ алдаач гэж. Өөрөөр хэлбэл монголчууд хизээ монгол сэтгэлгээ монгол оюуны удамшийн сангаа алдна тэр цагаас эхлээд бусдтай адилхан хүн сүрэг болж энэ мөнгө хэвлдэг. Энэ хүн төрөлхтнийг захирах гэж энэ бүх технологиг бодож олсон. Түүнийг их гой нэрлэдэг боловсролч гинүү. Одоо юу гэдэг гой гоёор нэрлээд стандарт. Тий, тэр ингээд явдаг. Энэ хүмүүсийн юмд орчоод байгаа. Тэгээ энэ дээр дахиад нэг эмгэнэлтийн юм юу вэ гэхээр бид нар хүн төрөлхтөнд нөгөө гээгдийн хэлдэг шиг монголчууд оюун ухааны хүн төрөлхтөнд өгсөн гэдэг шиг үнэхээр тэр оюун ухааны нь өгсөн. Биднээс оюун ухаан авснараа ингээд нэг өөрсдөө нэг юм боловсрол гэдэг хүн сүрэг болж амьдарч байгаа л буруу амьдралаасаа болоод дэлхийд гисгээгдээ сүрэл ирдэг. Дахиад ирээл биднээс шинжилсэн оюун ухааныхаа цэнгээ аваад өдөртөмжөө аваад ингээд буцаад явдаг хүмүүс байхгүй юу? Би яагаад дандаа ингээд бүх юмыг дандаа дэлхий анх яаж үүссэн? Тэн дээр нөгөө дэлхийн геологийн хөгжил буюу хөрс дэлхий, ногоо мас, гурван галав, тэгээ хүн төрлөخت нь яаж үүссэн, ямар дарааллаа гэд. Яг тэр энэ анхны энэ үүслээс нь зөв ойлгоод энэ үүслийнхэн дагуу нөгөө хүний оюун ухаан чи бодол гэдэг бидний нэрлэдэг энерги тэр хадгалагдсан тэр архивлэгдсэн дараалалаар нь мөн үү ингэж үүсгээр яг монголчууд энийг яг ойлгож авах язгуур монголчууд юу гэхээр бид нар анхдагч оюун ухаан гэглээ хэлдгээр тэгэхээр биднээс эдгээр дандаа ирж мөн үү тухайн тохиолдол болгонд хэлбэртсэн амьдралынхаа аргачлалыг авна. Тэрэн доцоо яаж явах юм гэхээр оюун санааны удирдамжаа авна. Яаж амьдрах ахуй амьдралаа зохицуулах удирдамжаа авна. Мөн үү? Энэ удирдамжуудаа аваад бидээс явна гэсэн үг. Тэгэхээр энэ маань мөчлөг маань одоо яаж нөгөө монголчууд бидний яриад байдаг 800 жилээр харагдаад байна гэхээр нэг 400 жилд нь нөгөө бидний яриад байдаг тэнгэрийн буюу эцгийн эрхт ёсоор бид нар эдэрт энэ бүх юмнуудыг өгчөж байгаа. Дараа нь нөгөө жинхэнэ сайхан нөгөө шаваарлж амьдардаг газрын хүмүүс учраас эхийн эрхт ёсоор буюу энд яагаад эхийн эрхт ёс гэдэг ойлголт их түлхүү орж ирдэг гэхээр нөгөө шаваарлж амьдардаг хүмүүсийн хувьд чинь саний хэлдэг тэнгэрийн буюу мөнхийн зүй тогтыг тоохоосоо илүү явж яг одоо энэ хавтгай дэлхий дээр байж байгаа эмэгтэй хүний төлөөх тэмцэл болчтой. Ер нь энэ явж ингээд сайн одоо энэ 90 оноос хойш Монголд гарч ирчээд байгаа нэ тий өөрсдөө олигарх гэд нэрлэнэ үү, бусдын тэдийг олигарх гэд нэрлэнэ үү, энэ олон Монголд байж байгаа эрчүүдийн баян тарган болох гээд байгаа ч гэдэм үү нэг тэгээ хоорондоо их мэдлэлтэй болох гээд байгаа юм шиг тэмцлийг сайн ажиглах юм бол яг тэр хувь эрхтэй хүмүүс нь бол эдийн шунал тэгээ элдв дутуу юм учраас бол нэг тийм бусдаас ялгараад юм уу хүү гараад байдаггүй. Явж яг бүр уг мөн чанарын ухаад сэтгэлдээ эдэр юу хүсээд ингээд нэг тийм тий Хонконгийн бид дээр очиж iPhone хийгээл том мөнгө босгоод явдیں۔ Эсвэл гишүүн болоо сайдууд ингээд сайн харах юм бол бусад эрчүүдээсээ илүү гэдгээ эмэгтэйчүүдэд харуулах гэж байгаа юм шиг тийм тэмцэл явагдаад байдаг байхгүй юу? Чи байгалийн зөн шттэ гэж тэгээд байдаг байхгүй. Гэтэл монголчуудын хувьд бол тийм байдаггүй. Энд чинь нөгөө их хэрэгт ёсны буюу тэгээ одоо танаас сайн үзэх юм бол Хонконгийн киноч гэдэг юм уу? Янз бүрийн Холливуудын кино өнцлийг харахаар нэг гүнж мөнжийн төлөө алцаад идэг штэ. Хадан ахын төлөөч гэдэг юм. Энд чинь бол эдний өөрийнх нь амьдрал. Тэг яг энэс чинь суурлагдаад нөгөө эмэгтэйчүүдийн төлөө тэмцэл тэр эмэгтэйчүүдийг тэд өөрсдөө илүү харагдахсан энэ эрчүүдийн энэ зохион тэмцэл бүтц маань өөрөө явсаар байгаад эргээд төөрөө боловсрал эдийн засаг гэсэн юм дуугаар ороод ирж байгаа байхгүй дахиад тэр аливаа өмнө суур маань нөгөө бие удамшдаг оюун ухаан удамшдаг тэр маань хүссэн эсвэлсэн ч эсрэг хүстэйгээ нийлж гэр бүл болж үр хүүхдэл гарч явдаг тийм учраас энэ гэр бүлийн бүтц маань өөрөө юу гэрмэлцэж яаж мөн үү байж байгаа гэдгээс хамаарат хэрвээ монголчууд нь яг энэ уламжлалт мөнх тэнгэрийнхээ оюун ухаанаар мөнхийн оюун ухаанаа удамшуулж байгаа ээлжид мөчдөг баяр хууд нэг мөчдөг энэ гэдгийг хардаг болоод тийм учраас би энийг авч үлдэхийн тулд ингэдэг гэдгээ мэддэг болоод
байх юм бол монголчуудын хувьд бол энэ янз бүрийн бол их эмгэнэл биш байхгүй юу? Мөн үү? Эмгэнэл биш. Түрүү би бас дутуу яриад өгсөн юм юу юм гэхээр эдгээр бол үеийн үед угаасаа хүн сүрэг байдгийн. Одоо энэ хүний Гатогийн бичсэн байж байгаа бол 21 дугаар зууны эхний хүн сүрэг. 13 дугаар зуунд их хаадмын төгнүүлэхэд бас л хүн сүрэг байсан уу? Байсан. Мөн үү? Тэгэхээр бид нар нэг очиж дандаа төгнүүлдэг хүмүүс. Тэгээд эдгээр хизээ ингэж бид нар дээр төгнөгддөйн гэхээр нөгөө зөнгөөрөө өөртөөхөө анхдагч, үүсгэгч. Тэ? Дэлхийн геологийн хувьд ч гэсэн хүйн нутаг гэж нэрлэгдээд байдаг үүсгэсэн нутаг нь. Өөрөөр хэлбэл энэ нутгаас чинь 5 төвүүд ургасан байхгүй юу? Ургаж бий болсон. Тэгэд нэгэнд энэ 5 төвүүд ургаж бий болцсон юм чинь энэ дээр үүссэн амьдрал ч гэсэн бидраас бий болно. Энэ ургаж бий болсон төвүүд дээр үүссэн хүний төрлүүдээс тэ анхдагч нь бид нар учраас бидний оюун ухаан ч гэсэн эдгэрт дандаа багш маягаар, эцэг маягаар явцдаг байхгүй юу? Тэгэхээр эдгээр одоо ингээд Монголд аюулгүй хүчтэй орж ирээд манай газар нутгийг ухаад эхлэнэ гэдэг чинь Монголын газар нутаг биш. Өөрсдийнх нь амьдарч байгаа дэлхийн төвүүдийг хөрст газрыг бий болгосон хүйн нутгаа ирж оролцож байгаа учраас сүйрлэлөө нэгдүгээрт ирж байгаа. Энэ хүйн нутгийг оролцсон нь бол байгалийн маш хүчтэй гамшиг байдлаар эдгэрт очино. Гамшиг байдлаар. Хоёрдугаарт нь энд ирж мөнхийн оюун ухааныг хадгалж архивыг манж сууж байгаа монголчуудын оюун ухааныг шашны байдлаар, буддын шашны байдлаар, Христосын шашны байдлаар дээр нь янз бүрийн нэг одоо өөрсдийнхөө нэрлээд байгаа Кембриж university байгаа чи ялгаагүй шашин байхгүй да. Мөн үү? Ийм байдлаар ирж энэ монголчуудын оюун ухааныг сатааруулж ингэж байгаа нь коммунизм шарах юм. Тийм, либерализм, коммунизм, капитализм бүгд шашин байна. Тэгэхээр монголчуудын оюун ухааныг ирж оролцож байгаа нь Монголын газар нутгийг, хүйн нутгийг ирж оролдоод байгалийн гамшиг авч байгаатай адилхан сүрлийг өөрсдөд нь оюун ухааны хувьд нь бас авчрах байхгүй юу? Бас авчирна. Тэгээ би бол чинь одоо эдгээр ингээд зөнгөөрөө ирээл манайх руу Кембрижийн боловсролыг шахаад чиний хэлдэг 100 төгрөгийнхөө 2 төгрөгийн боловсролтой заргингууд яаж ч утсан хүн чинь олж байгаа орлогынхаа бараг худалчинд 50-60% нь үр хүүхдтэй зардаг штэ. Мөн үү? Тэгвэл үлдэглийн яг нөгөө мөнгө хүүдэгчнээс зээлээ аавна. Өөрөөр энэ тогтцооны чинь цаана аюул олон залиуд явдаг байхгүй юу? Нэгдүгээр сайхан хүн сүргээ бэлтэн, дуулууртаа боолчуудаа бэлтэн. Ямар сэтгэх чадваргүй. Хоёрдугаар тэднийг байнгын өрийн дарамтанд байлгана. Нөгөө нэг сайхан цалингийн зээл, одоо янз янзын гой нэртэй нөгөө өхөөрцсөн гой зээлүүд нь шүү дээ. Үр удмаар нь тий оруулдаг. Тэгээд та нар энэ одоо юу гэдэг энэ Кембрижийн ч гэдэг юм уу, Харвардын ч гэдэг юм уу нөгөө гой нэртэй юмныхаа тэгээд дипломыг авах юм бол дараа нь иймэрхүү баталгаатай ийм цалинтай ажил хийн. Эсвэл ийм байх шүүгээд нөгөө өөртөөхөө тогтооцсон тогтолцоон дотроо очиод нэг баталгаатай өөртөөх нь боол олох нөгөө боолын албан тушаалуудыг юмлээ хилээд өгчихнө. Тэгэхээр энийг л монголчууд маань аюул сан ойлгох хэрэгтэй. Яагаад тэгэхээр бид нар дээр хариуцлага байгаа. Биднээс өөр эдний энэ оюун санааны колончлол, биеийн колончлол, газар нутгийн колончлолыг биш үү? Санааны. Оюун санааны, сэтгэл санааны энийг сөрж ийм шүүгүүд тайлбарлаж буцаж хүн төрлөختнийг авч харах өөр тийм хүн байхгүй. Эхлээсээс тэр жишээлбэл эртний грекийн домог яриад байгаа шүү дээ. Тооны домог гэдэг. Тэр нөгөө одоо эцэг өмгөлийн уншилэг байт юм л да. Хүний нутгийн хэдийн дэсийг тасаж хөгтөр тогрохоо хаашаа нэснэ вэ гэл. Хатан хэлний үгөө бол харийн нутаг юу гэсэн мэлээ энэ гэл. Дараа нь нуус товчиг тайлбарсан байгаа байхгүй. Энэ юу юм гэсэн чинь бусдын төлөлт хийсэн шүү дээ хэлж байгаа. Тэ? Чингис яасан бусдаатай очсон за замдаа эсвэг бодлогдсон дараа нь хэлсэн бусдыг мэрэгдэд булааж авсан. Тэ? Тэгээд дай төсөлүүд дай хэлсэн. Хамгийн сүүлд бол явж байгаа ясаг монголчууд өсөрхлөөсөө болоод тэрний яаж юм гэхээр нөгөө мэрэгдийн хичээлээд үгээс хэнийг авсан өвлөнийг авсан ус тий дараа нь мэрэгдүүд Чингис хаанаас Тэмүүжингээс бусдыг авсан ус дараа нь Чингис хаан бусдыг буцааж авсан ус дараа нь тэрний дараа мэрэгдүүдийн мохол өмшгөлөг болгоход л мөрдөж яваад Каспийн тэнгисийг хүрсэн. Ерөнхий юм байдлаар чи тайлбарлаж яг нэг юм уу шүү дээ. Хүн өөрөө юу гэдэг шүү дээ. Хүн өөрөө юу гэж сэтгэдэг тэрүүгээр юм хүлээж авдаг байхгүй юу? Хүлээж авдаг. Шинэ одоо яг энэ зүгээр нэг жишээ болгоод нэг энгийн хэлчихэд одоо сүүлүүд хүмүүс их төөрөлдөд идэг. Шинэ одоо юу гэдэг Чингис хааны академид давааны юм яваал нэг газар очиод нэг юм галын тахлах хийнгүүт тэр дараа нэг хүмүүс үйлээд ярьж байгаа. Ялангуяа авгааныг үйлээд ярьж байгаа та нар харсан баг.
энэ манай багш агуу тий надад тэнгэрт ингээ хүлэг морьтой баатар харууллаа энэ гэж уйлцгаагаад мөн үү. Тэр даваа нэм тэрийг харуулаагүй байхгүй юу? Тэр харсан гэж бодоод байгаа. Харсан тэр авгагийн удамд нь угаасаа тийм баатар байсан учраас нөгөө өөрийнх нь удмын оюун санаа бууж ирээд өөрт нь харагдаж байгаа байхгүй юу? Өөрөлд бид нэг юм дээр ярьдаг шүү дээ. Анд явахад жишээ нь чон ижил тэнгэртэйд харагдаж илүү тэнгэртэйд авлагддгаа гэсэн үг байна шүү дээ. Яг тэрнтэй адилхан энэ мөнхийн оюун ухаан чинь ч одоо баяр хүүгийн удамд юм уу баатар үгийн ч юм уу болдын удамд хүлэг морьтой баатар тэмцээд явж исэн бол эсвэл нэг нь аягүй сайн хүнд нөгөө энергийн заслал юм уу биеийн заслалыгээд барай заслалыгээд эдгээдэг энэ төр байсан бол тэр чинь угаасаа мөнхийн оюун ухаан юм чи тэр хүнд байж л байгаа байхгүй да. Яс цусланд мөн үү. Тэгэхээр би эндээс юу хэлэх гээд байна гэхээр даваа нэмийн гал хийгээд харуулж байгаа ч нүг хэн нэгэн үний тахилга махлаг гэж хэлээ харуулж байгаа юмнууд чинь бол тэр хүн харуулж байгаа биш. Тэрэнд нь очиод нөгөө хүний өөрийнх нь удмын сангийн юм сэргэж өөрөө тэрийг харж байгаа процесс байхгүй да. Эндээс би юу тайлбарлах гэдэг нь саяны нөгөө Чингис хаан бүртөөгийн төлөө тэмцлээ шүү дээ. Энийг бол чинь Монголын язгуур гүн ухаанаар харах юм бол хүний заяаны хань буюу заяаны хань гэдэг ойлголт орж ирдэ. Заяаны хань буюу нөгөө өндөр удмын оюун ухааныг авч явж байгаа авч явах ёстой юу чинь нөгөө тэгж одоо юу гэдэг Монгол даяар байж байгаа одоо юу гэдэг 100 мянган эмэгтэй хүн байл яг тэр нь нэг л байдаг байхгүй юу? Мөн үү? Тэгэхээр тэр заяаны хань болж тэр үр хүүхдүүдийн яг тэр мөнх тэнгэрийн алтан ургийн хаан ухаанаар хаан болгож сайхан сэтгэлтэй бүгдийн сэтгэлийг хурааж өөрөө тэрэнд сэтгэлээ зориуд чадвартай болгож хүмүүжүүлэх чадвар чинь тэр заяаны хань гэдэг зөвхөн бөртөө гэдэг тэр хатан ухаанд байгаа учраас тэр хатан ухааныг алдсан тохиолдолд Хонконгийн кино өнөөгийн ойлголтоор нэг Хонконгийн алдартай кино жүжигчнтэй суугаад гарсан хүүхэд нь одоо энэ манай нэг хачин гамин царайсан сайд нар биш үү? Харийн цусны нэг сайд нар байгаад шүү дээ. Хизээч нэг орныг боддоггүй. Тим хүн шиг яваад өгчөж байгаа байхгүй юу? Тэгэхээр энэ дээр ялгаа нь тэрэндээ байгаа. Тэдний тэр хатан гүнжийн төлөөх тэмцэл бол одоо Хонконгийн кинонд хардаг шиг нэг юм гоо хацар мацар гоё бие мич шиг эдний өөрсдийнх нь ойлголт нь бол тэр байхгүй да. Монголчуудын тэр заяаны ханыхаа төлөө тэмцэл гэдэг нь бол нөгөө мөнх тэнгэрийн удмыг биеийн хувьд оюун ухааныхын хувьд авч чадах тэр хүн эмэгтэй хүнийг алдаж болохгүй гэдэг тэр сургаал байхгүй юу? Энд чи аягүй том тэнгэр газар шиг ялгаатай ойлгох юм шүү. Би одоо зөвөр энэ боловсролын бол асуудал нэгэнт ярьж ирсэн дээр бол нэг хэд хэдэн санаа бол надад орж ирлээ л дээ. Тэгэхээр биднийг бол ингээд үзээ сууж байгаа энэ эцэг эхчүүдэд үнэхээр захиж хэлэх нэг юм байна. Одоогийн бидний энэ бол боловсролын тогтолцооны үр дүн одоогийн сурагч болов сурагч оюутнуудын энэ боловсролын төвшин унцсан энэ байдал бол бидний өр хүүхдүүдээс шалтгааллахгүй байна. Бидний үед энэ бол зориуд зохион байгуулалттай элдв одоо гой нэртэй ийм төслүүдээр гадны ийм бол одоо ийм явуулах хийгдээд байна гэдгийг бид нар олж харах хэрэгтэй байхгүй юу? Тийм учраас бол бид түрүүчийн бол би нэвтрүүлгүүдээр ярьж байсан ердөөсөө Монгол үндэстэн цааш оршин тогтнох энэ асуудал бол өөрийн ирэхгүй тавигдаж байна. Тэгвэл зэрэгчэнд би энэтэй холбогдуулаад хэд хэдэн санаанууд маш товчлон ерөн зүгээр ингээд боловсролын тухай асуудлыг бол би нэлээд бас удаан хугацаагаар судлаж үзлээ л дээ. Тэгээ боловсролын бол энэ тогтолцоог судлаад эхлэхдээ зэрэгчэнд энэ асуудал бол ерөн хүн бол яаж сэтгэж бодд юм бэ? Хүн бол яаж сэтгэж боддог юм бэ? Мөн нийгэм бол нийгмийн бодол санаа гэж яаж бүрэлддэг юм бэ? Гэдэг энэ асуудал руу өөрийн ирэхгүй орж ирж байгаа. Тэрэн дотор бол Зигмунд Фрейдийн тухай ярьж болно. За Эдуард Бернейсийн тухай ярьж байна. Липманы гэдэг ингээд барууны бол одоо яг хүний яаж бодож сэтгэдэг хүний оюун ухааны одоо ухамсар мөн далд ухамсарын энэ шинэ ухааны гол одоо энэ механизм энэ арга ажилбарыг бол судалсан энэ усуудын бүтээл судалгааны юмнуудыг ингээд судлаад байхдаа зэрэг чинь хамгийн гол нь одоогийн энэ дэлхийг тийм өөрийн гэж бодоод захирах гээд байгаа энэ тодорхой хүчин бол ердөөсөө угаасаа энэ цааш гарч ирж байгаа энэ бол үр хүүхдүүд залуучуудын энэ боловсрол бол тэдний хувьд маш чухал юм байхгүй юу? Тэгээд би түрүү хэллээ шүү дээ. Сэтгэлийн эзэмжүүл биеийг хайчих гэдэг үг байна. Мөн хятадын бас нэг
манай эрдний өмнөх бол би одоо ингэ санаж байгаа 5 дугаар зууны үеэс хятадын жанжин бас нэг Баулин гэдэг нэг тийм том жанжин байсан байна. Тэр жанжины бол үгийг мөн энэ дорн дахины бол энэ боловсрол ер нь энэ нийгмийн оюун санааны тухай энэ судалгаа бүтээлүүд дээр их олон улсууд ишлэл татсан юм шүү дээ. Тэр хүн юу гэж хэлсэн бэ гэхдээ зэрэг чинь дайснуудаа бүрэн нэг мөсөн бол эргэл буцагдгүй дарж авахын тулд хүүхдүүдийн өөрснийхөө л хүмүүжүүлж гэсэн ийм сургаал байсан биз дээ. Тодорхой утгын нэр бол. Тийм учраас бол би дахин бодол ингэж хэлэхэд өнөөгийн бидний хүүхдүүдийн бодол ухаан хүмүүжил боловсролыг өөрийнхөө хүмүүжүүлээд байгаа энэ улсууд энэ Монгол улсын ирээдүйн эзэдчүү гэдгийг л ойлгож байгаа. Тийм учраас бол энэ бүгдийг бол маш ингэ товчлоод гихтэн одоо ердөөсөө ингэ хүмүүсийн одоо манай эцэг эхчүүд ингэ бидний үзээ сууж байгаа эдгээр захиж хэлэх юм юу вэ гэдэг зэрэг чинь компьютер гэдэг бол компьютерийн тоглоом биш шүү гэдгийг эцэг эхчүүд маань маш сайн ойлгож байгаа байхгүй. Компьютерийн энэ элдв тоглоом гэдэг бол хүүхдийн оюун санааг жинхэнэ бол одоо зэрэмдэглэж байгаа аимшигтай хорлонтой байдаг байхгүй. Энэ юмнуудаас нэгдүгээр хол байх хэрэгтэй. Хоёрдугаар телевизийн энэ элдв тархины угаалгаас хүүхдийг хол байх хэрэгтэй. Телевизээр явуулж байгаа энэ бол зугаа цэнгэ элдв шоу тийм үү? Энэ юм бол бидний хүүхдүүдийн одоо хүмүүжил боловсролыг аимшигтай зэрэмдэглэж байгаа энэ бидний нүдэнд харагдахгүй байгаа энэ маш том одоо гадны явуулга энэний бол үр дагавраа гэдгээр бид маш сайн олж болох хэрэгтэй. А гуравдугаарт бол бас нэг миний сэтгэл өвдөж явдаг юм болохоор манай эцэг эхчүүд хүүхдүүдэд хар багаас нь янз бүрийн хэлний сургуулиудад маш их өгч байна. Тэгж тий. Энэ бол аимшигтай эмгэнэлттэй төрөлт байхгүй юу? Зөвхөн болоод тэр хүүхэд дөнгөж Монгол хүн болж Монгол оюун санаанд хөгжөөгүй байхад шал оор огт харийн хэл дээр юм заах гэж ингэж оролдоно гэдэг бол нэгдүгээрт бол тэр хэлийг бүрэн төгс сурхуулж болцоо байхгүй. Яг гэвэл тэр хүн бол өөрийнх нь төрлөх хэлийг сураагүй. Төрлөх хэлийг сурсныхаа дараа тэр хүн оюун ухаан, оюун санаанд хөгжөөгүй. Энэ юм төлгөөр дамжуулж нөгөө хэлийг тусгай. Тэр мэдлэгийг олж аваагүй байна. Тийм байхад бол одоо чинь хүүхдэдтэй гадны элдв энэ хэлүүдийг сургана. Тэгээд манайх чинь нэг тийм одоо мод болох чинь нэг юм хэллэг шүү дээ. Унган хэлтэй болно. Тийм юм байдгүй маа хүмүүсээ. Тийм юм байдгүй маа хүмүүсээ. Тийм байдгүй. Тэр хизээ унган хэлтэй болно гэдэг зэрэг чинь Монгол хүүхэд бол байнгын Америкчүүдийн дунд юм уу? Эсвэл баруун Европ, эсвэл гадаад орнд байгаа байнга тэдний дунд тэдний ахуй амьдралд тэр хүн өөрийнхөө сонсож одоо үзэж гарч бодож байгаа юмны 90-с дээш хувь нь тэр гадаад хэл дээр л байж идэм бол тэр хүн сая гадаадаар бодоод гадаадаар сэтгээд гадаадынхны тэр үнэт зүйлийг өөрийн үнэт зүйл болгож авч байгааг сая унган хэл гэж ярьдаг ба. Гэхдээ бидэрт бол мэдээж тийм гадаадын хэлтэй гадаадаар сэтгэдэг боддог тийм үнэт зүйлтэй бол хүүхэд залуучуудтай болъё гэж манай ямар ч эцэг эхтэй гэж бодохгүй. Ямар ч төрчтэй гэж бодох байхад. Ямар ч төрчтэй гэж бодох. Уг нь бол төр гэж байсансан бэл дээ. Тийм учраас бол би дахин бол хэлэхэд биднэрт бол энэ компьютерийн элдв тоглоом гэж байгааг бол манай эцэг эхчүүд маш хялбарчлаад ердөөсө компьютер сурж байгаа гэдэг хүүхдээ компьютер тоглоулаад байгаа байхгүй. Тэр компьютерийн тоглоом хоёр гэдэг чинь бол шал хоёр ондоо юм аа. Нэгдүгээр тийм үү? Тийм учраас хүүхдэд ердөөсө тэр хүүхдэд нэгдүгээрт бол хүнийг иж бүрэн одоо хөгжсөн хүмүүжлтэй, боловсролтой, мэдлэгтэй би Монгол хүн болохын тулд эхлээд яг хэлийг нь мэдсэн хөгжүүлэх. Хэлийг хөгжүүлэхийн тулд Монгол хүүхэд болгочаад дараа нь тэр Монгол хүүхэдтэй л бус тийм энэ заах. Тэглгүй яг юм л та. Түр баярх байх хэлдгээр. Тэгтээ зэрэгээрээ би нэг дуусгах чад. Тэгтээ зэрэг чи ер нь бол хүн хизээ бол одоо монгол хэл сурдیں۔ Хизээч юм сонсож байгаа үед, юм үзэж байгаа үед хүн хэл сурдаг байхгүй. Тэр хэлийг гагцгүй юм уншиж сурдаг байхгүй. Гагцгүй. Энэ бол ердөөс энэ бол хичнээн 100 мянган жил бол хүн төрлөختөн энийг бол хөдөлшгүй тогтоцсон юм байхгүй. Юм уншдаг хүмүүс хизээч оюун ухаан өгдөг байхгүй. Яагаад тэгтээ зэрэг чи хүн одоо телевизээр юм хараа сууж байгаа бол нэгдүгээр тулууд тэр хүний харах мэдрэгүүд бол одоо байнга солигдож байгаа дүрсүүд хараад байна. Хоёрдугаар тэр телевизээр гарч байгаа дуу авиг сонсоод байна тийм үү. Тэгтээ зэрэг чинь хүн бол ердөөсөө тэндээс өгж байгаа тэр мэдээллийг бол шүүдгүй байхгүй юу. Шүүн тунгааж эргэцүүлж бодох ямар цаг өгдөг байхгүй юу тэр. Тийм учраас чинь
телевизээр энэ урсж байгаа энэ мэдээллийн энэ сөрөг энэ урсгалаас хүүхдүүдэд ядаж та нар хамгаалж авч үлдээл гэж би энэ санааг хүмүүс маш сайн уншиж ойлгоосоо